50 дугаар бодлого 6 кг масста биеийг хэвтэй чигт 53 градус өнцгөр 5 м/сек анхны хурдтай шидсэн байна. Хөөр хамгийн дээцэгт бие задарч тус бүр 2 кг ба 4 кг масста 2 хэсэгт хуваагджээ. Жижиг хилтерхий хөдөлгөөний тесрэлтийн өмнөх биеийн чиглэлтэй ижил 10 м/сек хурдтай хөдөлсөн бол том хилтерхийн хурдыг бол 2 хилтерхийн газар туссан зэгүүдийн хоорондох зай болоо гэж. Яг энэ хөөрөлтийнхаа хамгийн дээцэгт гараад ирэхэд ер нь ямар хурдтай байх вэ гэвэл энэ тракторынхаа хамгийн дээцэгт зөвхөн X тэнхлэг дээр хурдтай байдаг. Y тэнхлэг дээр хурд нь тэг болчдөг. Тийм учраас тракторын хамгийн дээцэгт очичоод буцаад доошоо унж эхэлдэг. Харин энэ X тэнхлэгийн хурд нь тогтмол байна. Тэр нь хаанаас гарч ирэх вэ гэвэл энэ анхны хурдыг 2 хувааж гарч ирдэг гэдгийг би зааж өгсөн. 5 cos 53 cos 53 0.6 энэ бол 3 м/сек гарах нь байна. Нөгөөх нь 5 sin 53 0.8 4 м/сек босоо болон хэвтэй тэглэгдэр ийм анхны хурдуудтай явах нь байна. Трактор орой дээр очиход энэ цэг дээр очиход гэсэн үг. Аль цэг дээр энэ цэг дээр энийг энэгээр тэмдэглэчихье. Ингээд зөвхөн хэвтэй чиглэлд хурдтай байна. Босоо чиглэлд хурд нь тэг болно гэж хэлсэн. Тийм учраас хэвтэй чигт 3 м/сек хурдтай явсан хэвээрээ байх нэ. Түүнийг V0 штрих гэж бүгдээ. Энд ирэхэд энэ M масста бие маань өөрийн гэсэн хөдөлгөөний тоо хэмжээтэй болох нэ. Энэ хөдөлгөөний тоо хэмжээг болно гэх юм бол P0 штрих гэж байгаа болчих. MV0 штрих тэр нь 3-ыг үржих нь 6 кг гэсэн учраас 18 кг метр секунд. Ийм хөдөлгөөний тоо хэмжээтэй байгаа. Хаана? Энэ хамгийн дээцэгт. Одоо яг энэ дээрээсээ 2 салсан. Анхны хөдөлгөөний тоо хэмжээ чинь баруун гар тийш 18 байгаа. Энэ бол P0 штрих гэдэг вектор 18 гэдэг утгатай. Энэ дээрээ 2 салсан. Энэ дээрээ 2 салсан гэдэг нь тухайн салсан биеүүд ингээд тус тусд нь ингээд зурчих. Арай жижиг нь баруун гар тийшээ 10 м/сек хурдтай, нөгөөх нь мэдэгдэхгүй м/сек хурдтай хөдөлсөн байх нь. 10 м/сек гэхэд энийг 10-ыг үржих нь 2 20 кг м/сек тоон утга бүхий ийм нэг P1 вектор гэж тавьчих. Энэ P2 вектор мэдэгдэхгүй байгаа гэдэг бүгдээр үзье. Том хилтерхийн хурдыг энэ P-гээс нь буюу хөдөлгөөний тоо хэмжээнээс нь хөөгд бүгдээр олчих. Харин энэ нь 4 кг, энэ нь 2 кг байгаа шүү. Тэгвэл дахиад нэг ийм вектор зурагдах нь байна. Тэр вектор нь энэ байна. Энэ векторыг P1 вектор гэж нэрлээд тоон утга нь 20 байна гэдгийг энэ дээрээс харъя. Одоо ийм юм хэвэл яаж юм? Анхандаа P0 штрих гэдэг хөдөлгөөний тоо хэмжээтэй байсан. Дараа нь яасан тесрэлсэн. Тесрээд P1 хөдөлгөөний тоо хэмжээ болон P2 хөдөлгөөний тоо хэмжээтэй 2 хэсэгт хуваагдсан. P2-ыг бид нар олгоч. P2 гэдэг бол P0 штрих вектороос P1 векторыг хасах нь. Амархан биш тийм. Чи P0 штрих вектор чи энд байна. Энэ дээрээс хасах P1 гэдэг чи 20-ыг нөгөө тийш нь харуулаад зурчих. Ингээд зөв. P1 штрих энэ бол ингээд 20. Хин дэлхийн мэдээж P1 штрих вектор дийлэн зүүн гар тийшээ гарч ирэх нь байна. Зүүн гар тийшээ 18-аас 20-ыг хасаад 2 нэг журттай ийм нэг вектор гарч ирэх нэ. Энэ нь бол өөрөө яг үнэндээ P2 вектор шүү. P2 2 юм байна. Утга нь P2 тэнцүү 2. Чиглэлийг нь асуусан бол зүүн гар тийшээ гэж бүгдээр хариулах нь байна. 2 кг метр секунд хөдөлгөөний тоо хэмжээтэй. Энэ нь юунаас бүрдсэн бэ гэвэл 4 кг масста би тесрээд өөрийн гэсэн хурдтай болсноос бий болсон. Тэр V2 гэж. V2 тэнцүү P2 нь 2 4 кг 0.5 м/сек хурдтай зүүн гар тийшээ хөдлөх нэ. 51-р бодлогыг бодъё. Хэвтэй гүлгэр хавтгаад 2 м/сек хурдтай хөдлөх 4 кг масста би бутарч 1 кг ба 3 кг масста 2 хэсэгт хуваагджээ. 3 кг масста хилтерхийн хойд зүгт 2 м/сек хурдтай хөдөлсөн бол жижиг хилтерхийн хурдыг болоо. Анхандаа ийм хөдөлгөөний тоо хэмжээтэй байсан. Тэрний векторыг нь бүгдээрээ зуръя. Түүнийг P0 гэчээ. P0. За P0-ийн утга нь хэд вэ? 2 м/сек хурдтай 4 кг юм байна энэ 4. 2 4-ийн 8 кг м/сек баруун гар тийшээ нэг ийм вектор. Дараагийн нэг ийм вектор гарч иж чинь. Дараагийн нэг ийм вектор дээрээс бүгдээрээ P1 вектор. P1 векторын утга нь юу болох вэ? 2 3-ийн 6 кг м/сек. Харин нөгөөх нь мэдэгдэхгүй байна. Түүнийг P2 вектороор илэрхийлье. Задрахаас өмнө P0 хөдөлгөөний тоо хэмжээтэй байсан.
Задарсны дараа хоёр хэсэгт хуваагдсан. Эхний хэсэг нь P1 хөдөлгөөний тоо хэмжээтэй, нөгөөх нь P2 хөдөлгөөний тоо хэмжээтэй. P2 хэсгийн хөдөлгөөний тоо хэмжээ цаашлаад хурдыг нь бий олох гэж байгаа. Тийм учраас P2 тэнцүү P0-аас хасах нь P1 ингээд бүгдээрээ тавьчихвч. Энэ хоёр векторын хооронд нь хасаач гинэ. Хасаж болно шүү дээ, асуудалгүй. P0 векторыг эхлээд зурчих ингээд зурчих. Дараа нь энэ дээр нэмэх нь P1 вектор. За энийг жоохон дээрээс зурдаг гэж дээрээс зуръя. P0 хасах нь P1 буюу хасах P1 векторыг нэмээд өгч. Энэ бол хасах P1 вектор, энэ P0 вектор. Энэ хоёрын нийлбэр нь буюу цаад утгаараа ялгуулна P2 векторыг өгөх нь байна. Энэ ингээд 90 градус болчлоо. Энэ утга нь 8 байгаа, энэ утга нь 6 байгаа. Ингээд 8 6 энэ бас 3 4 5 гэдэг тэгш өнцөгт гурвалжин байна. Pythagore-дод харах юм бол эндээс 10 гарах нь ойлгомжтой. P2 тэнцүү 10 кг метр секунд гэдэг утгатай байна. P2 гэдэг бол M2 массыг V2 хурдаар үржүүлсэнтэй. Тэнц нь тэр нь 10 юм байна. V2 гэдэг нь 10-ыг хуваах нь масс 2. Хоёрдугаар масс нь 1 кг байсан байна. 10 м/сек хурдтай. Энд харуулсан чиглэлд хөдлөх нэ. Энд харуулсан чиглэлийг илүү тодорхой болгохын тулд энэ үнцгийг бета гэж байгаа. Энэ бета үнцгийг бүгдээр олъё. Косинусаар навчина. 8-ыг хуваах нь 10 кос бета болно. Энэ кос бета 0.8 бета гэдэг бол 37 градус гарах нэ. 52 дугаар бодлого. Хэвтэй гүлгэр хавтгай 5 м/сек хурдтай хөдлөх 3 кг масстай бие бутарч ижил 1 кг масстай 3 хэсэгт хуваагджээ. Хоёр хилтерхий ижил 5 м/сек хурдтай байсан бол 3 дахь хилтерхийн хурдыг олъё. Дахиад яг адилхан. Энэ дээрээс бүгдээрээ анхны хөдөлгөөний тоо хэмжээг вектор байдлаар илэрхийлээд олчих. Энэ бол и шиг байна. Ингээд 3 5-ын 15 нэг P0 гээ. P0 нь 15 кг метр секунд байх нь. За энийг битээ мартаарай. Түүний дараа нэг ийм вектор гарч ирэх нь байна. И шиг. Тэр векторыг бүгдээрээ P1 вектор гэж нэрлэчихье. Дахиад нэг И шиг баруун доошоо нэг вектор гарч ирэх нь байна. P2 вектор. Үлдсэнийг нь P3 вектор гэдэг ингээд тэмдэглэчихье бүгд. Хөдөлгөөний анхны бүтэн хөдөлгөөний тоо хэмжээ нь тесэрсний дараах бүтэн хөдөлгөөний тоо хэмжээтэй тэнцэж явах хэрэгтэй. Тесэрсний дараа 3 хэсэгт хуваагдсан учраас эхний хэсгийн хөдөлгөөний тоо хэмжээ, дараагийн хэсгийн хөдөлгөөний тоо хэмжээ нэмэх нь 3 дугаар хэсгийн хөдөлгөөний тоо хэмжээ. Ийм нэг тэгштгэл гарч ирэх нэ. Би 3-ыг олгож байгаа, 3-ын хурдыг олгож байгаа учраас тийм учраас P3 вектор илэрхийлээ. P3 вектор нь P0-оос хасах нь P1, тэрнээс дахиад P2-ыг хассан энэ вектортой тэнцэх нь. Ингээд хасчул яа чинь энэ дээрээс зурж чагаад И шиг нэг P0. За 3 5-ийн 15 энэ хавцаа зурчие. Нөгөөх нь хасах P1. Энэ хасах P1 вектор болно. Харин энэний эсрэг чиглэл нь энэ гэсэн үг. Энэ хасах P2 вектор болно. Эдгээрийг нэмчихье шууд. Нэмэх хасахын хасах бол тийм чинь P0 хасах P1 векторыг бүгдээрээ нэмэрлэх нь байна. Тэр нь 60 градусаар явах нь байна. 5 дахиад 5 И шиг гэдэг чинь 60 градусаар нэг ийм юм зурагдах юм байна л да. Нэг ийм болчихлоо. Энэ хоёрын хооронд 60 градус, энэ хоёрын хооронд 60 градус, тэгвэл үлдсэн 180 градусаар гүйцээгээд дахиад 60 градус буюу адил талт гурвалжин энд бий болсон байна. Энэ энд ингээд ирээд дуусч байгаа. Энэ 5 гэдэг утгатай, энэ 5 гэдэг утгатай. Энэний цаатлынх нь вектор нь хасах P1 вектор. Энэ вектор бол хасах P2 вектор хөдөлгөөний тоо хэмжээ 5 5 утгатай. Харин D талынх нь 15 гэдэг утгатай. Эхлээс нь төгсгөл рүү би татах юм бол эхлэл нь хаана вэ? Энэ. Төгсгөл нь энд байна. Эндээс ийшээ би дахиад татах юм бол ингээд татна. Энэ нь миний нийлбэр вектор болно. Тэр нь P3 гэдэг вектор вектор маань энэ гэдээ ойлгоч. P3. За юу болох вэ гэвэл 5 5 5 адил талт учраас энэ ч гэсэн 5 болно. 15-аас 5-ыг асвал 10 үлднэ. Тэгвэл P3 маань өөрөө баруун гар тийшээ чиглэсэн 10 кг метр секунд утгатай ийм вектор байсан байх нь. Тэнцүү 1 кг юм байна. Тэгээд түүний хурд түүнийг V3 гэж. V3 тэнцүү 10 метр секунд хаашаа вэ гэхээр И шиг тесрэх нэ гэсэн санааг илэрхийлнэ.